Түүний 40% нь төрийн болон төрийн өмчт аж ахуй нэгжээр одоо дамждгаа бий болгодог. Тэгэхээр энэ тендерийн хууль бол одоо маш чухал одоо хуулийн нэг энэ худалдаа авахтай холбоотой. Тэгэхээр тендерийн хуулийн дээр эх оронч худалдаа авалтыг яаж одоо тусгасан бэ гэдгийг бас асуумаар байна. Ер нь Монголдо хийж байгаа юм чинь одоо гаднаас авчираад хажуугаар шахацдаг ийм одоо зүйл дэлгэрсэн шүү дээ. Үүнээс бол үндэсний үйлдвэрлэл хөгждөгөө бэлэнч валютаар гаднаас авдаг. Одоо бид нар чинь валютын хомсдолд ороод байдаг. Төгрөгөөр дотоодоо хийж болж байгаа юмыг төгрөгөөр л авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ элдв гадагшаа валют зарах, гаднаас авахыг хаасан эх оронч худалдаа авалтыг хэрхэн давуу байдлаар тендерийн хуульд энэ ажлын хэсэг оруулсан бэ гэдгийг асууя. Баярлалаа.